Би өнөөдөр болохоор гацуур мод тарьсан. Би энд ирээд гацуур мод тарьсан байгаа. Миний хувьд бол 2 мод тарьлаа. Өнөөдөр би бараг 4 мод тарьсан баха дүүнэртэйгээ нийлээд. Чингэлтэй зохицолбор төв маань гүйдний борс байгууллагатай хамтын ажиллагаатай. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 300 мод тарьж өнөөдөр дуслаа. Монгол орнд гэх юм бол цөлжилттэй холбоотой айгүй их хэцүү зүйлүүд айгүй их болж байгаа. Энэтэй холбоотой Солонгосын ард түмэн ах эгч нар маань бид хэдэд туслаад ийм гоё газар, ийм олон мод 300 гаруй моднуудыг тарихад маань тусалцаа үзүүлсэн байна. Чингэлтэй зохицолборын ерөнхийдөө газрынх нь байршил нь бол ерөөсдөр суур амьсгалтай салхи ихтэй ийм газар юм байна. Тэрэнд нь тохирсон 4 модыг бид нэр авч танилцуулж байгаа юм байна. Тарьж байгаа юм байна. Бид бүхэн цаашдаа энэ модоо хамгаалж арчилнаа. Ингэснээрээ энэ байгаль орчин түүрэнгийн тоос мосыг багасгах болно гэж найдаж байна. Өөрийнхөө Монгол улсынхаа байгаль экологийн орчинд сайнаар нөлөөлөхөд гар бие нэмэр болсондоо их талархаж байна. Сүүлийн үед ирэх жилүүдэд ингээд дэлхийн доллар л өсөж байгаа учраас би өөрийнхөө хувь нэмрийг энэнд ингээд эрэг талаас оруулсан маш их баяртай байна. Жил болгон ингээд гэр бүлийнхэнтэйгээ нэг удаа ирээд ингээд модоо хараад арчлаад явъя гэж бодож байгаа. Солонгосын одоо ингээд өсвөр үеийн марафонд бүгээд ингээд энэ төсвийг бас ингээд цуглуулаад бидэнд ийм гоё боломжийг өгсөн та бүхэнд баярлалаа.